За сайн байцгаана уу. За тоглоом жуулдаг хичээл дээр хэрхэн тоглоомын аргаар асуулт асуух вэ гэдэг ийм бяцхан зөвлөгөөг өгье гэж бодсон юм аа. Тэгээд эхлээд орохдоо genially.com гэж орно гэсэн. genially.com. За тэгэхээр ийм цонх гарч ирж байгаа. За энэ бол бүртгүүлсний дараах ингэж гарч ирнэ гэсэн. Манайхан шууд Gmail-ээрээ бүртгээд орох боломжтой. За энэ болохоор миний одоо драфт буюу одоо өмнө нь ашиглаж байсан темплейт байна. Тэгэхээр create genially from template гэдэг ийшээ орохоор загварууд гараад ирнэ. Загваруудаас аль тоглоомын аргаар одоо сонгож болох вэ гэдэг ийм темплейтээ сонгож байгаа. За жишээ нь одоо миний хэрэгжилж ирсэн энэ темплейт байна. За энэ темплейтээ use this template гэдэг дээр нь дарчна. За тэгэхээр editor гэдэг одоо шинэ цонх үүснэ. Энэ цонхон дээрээ бид нар текстүүд, асуултууд энийг ажиллаад явуулна. За жишээ нь одоо энэ видео гейм гэж байгаа тохиолдолд видео геймийг одоо хичээлийнхаа нэрээр нэрлэж болно. За одоо юу гэдэг түүх. За нийгэм гэчээ. Нийгэм. За тэнгууд ардтал нь бас дахиад адилхан сүүдэртэй ордог учраас нийгэм гэж ингээд адилхан бичнэ. За энийг урд талд нь байрлуулах буюу ингэхээр нийгэм гэдэг. За энд дарж эхэлнэ үү гэдэг үгээ оруулнаа. Энд дарж эхэлнэ. За breakout гэдэг. За ингээд эхний хуудасаа бид нар ингээд засчиж байгаа. Хоёр дахь хуудас бол sys interaction character mission. Mission буюу одоо энэ дээр яг даалгавар гэж орчуулж өгöd. Энэ дээрээ sys. За бүгдийг нь одоо яаж ч бол өөрөөхөө шууд шивэд оруулах боломжтой. За энэ дээр оноо харагддгаар ингэж тохируулж өгж байгаа. За 3 дугаарт нь заавар буюу энэ дээр асуулт асууна, асуултыг хариулсан, зөв хариулсан хүн цаашаа явна гэдэг ч юм уу юм зааврууд хийж өгнө. За энэ дээр болохоор character гэж байгаа тухайн тоглоомын одоо өөрийнх нь одоо загвар гэх юм уу да тэрийг нь оруулаад өгч байгаа. За энэ дээр асуултуудаа оруулж өгнө. За энэ дээр одоо юу гэдэг Чингис хаан хэдэн онд төрсөн бэ гэдэг ч юм уу юм түүхийн асуулт ч байдаг ч юм уу тийм ээ. Тэнгүүд энэ дээр write the correct answer гэж байгаа. Энэ дээр зөв хариултыг өчнө. 1162 тийм ээ. За энэ дээр одоо юу гэдэг 1206. Энэ дээр буруу хариултыг бичнэ гэсэн үг. За ингээд асуулт болгоныг энэ дээр өөрөө эндээс шинээр дахиад ийм асуултын хуудас үүсгэж болно. Ингээд хамгийн сүүлд нь яг баяр хүргэе та хэрвээ буруу хариулсан бол тоглоом дуслаа гэдэг ийм хариулт гаргаж ирж байгаа гэсэн үг. За энийг одоо бид нар тоглоулж үзэж болно. Тэгэх юм бол present гэдэг дээр явж байгаа. За share гэдэг дээр болохоор линкээ хадгалаад public online төрлөөр ингээ хадгалаад өгч байгаа. За бид нар энэ линкийг хуулаад авчлаа. Шинээр бүгэлж үзье. За линк маань ингээд бусад түнэгтэр харагдахдаа за тоглоом маань тоглохдод бэлэн болсон байна. Тэгэхээр энэ дээр энд дарж эхэлнэ үү гэдэг дээр хүүхдүүд маань дарна. За sys буюу даалгавар character instruction гэхээр өөрийнхөө одоо тоглох гэж байгаа загварыг сонгож болж байна. Буцаад одоо заавартайгаа танилцж болно. Тэгээ шууд даалгавар руу орно гэсэн үг. За даалгавар руугаа орлоо. Мэдээж эхний даалгавар гарч ирнэ. За тэгэхээр бидний одоо асуулт гарч ирж байгаа. Хүүхдүүд энэ дээр тоглох гээд байгаа гэж ойлгож байгаа. Яг одоо тоглоно гэсэн үг бол хүн 3 амьтай. 1 амьтай гэдэг ч юм уу да. Тэгээд энэ 5 асуултны эхний чигт байна гэсэн. Энэ зургийг бол бид нар өөрсдөө яаж тохируулж өгөх боломжтой. За Чингис хаан хэдэн он төрсөн бэ? 1162 гэвэл цаашаа дараагийн асуултууд гарч ирнэ. Бид нар энийг бол хүснээр өөрчлөх боломжтой. За хэрвээ бид нар одоо энэ дээр буруу хариултыг сонгуул яах вэ гэж. За 2 дугаар асуултан дээр буюу эхний хариултыг сонгоод буруу гэвэл та тоглоом дуслаа цаашаа үргэлжлүүлэх үү гэнэ. Yes. Yes гэвэл яг хаа дахиад
хариу асуулт маань гараад ирж байгаа. Тэгэхээр зөв гэвэл цаашаа явна гэж байгаа. За энэ дээр зөв хариултуудыг сандаа сонголоо. Хамгийн сүүлд нь 5 удаа одоо зөв хариулсан тохиолдолд танд баяр хүргье гэдэг ийм дараагийн одоо үе шат руу орох боломжтой буюу 2 дугаар одоо пазл гэдэг ийм үе шат руу орох уу гэдэг ийм тоглоомын аргаар ингэж харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд бол их сонирхох байх. Гэхдээ яг тоглоно гэсэн үг бол биш. Тоглоомын орчинд асуултыг оруулж өгч байна гэдгээрээ хүүхдүүд одоо маш их сонирхох байх. Тэгээд үе давж юу яадаг гэдгээрээ энэ маш идэвхжүүлэлт болж өгч байгаамаа. За дараагийн тайлбарлах зүйл маань Canva. За Canva дээр энэ бол одоо ихтэд нэвтрээд орцсны дараа буюу бүртгүүлээд орцсны дараах цанх харагдаж байгаа. За тэгэхээр миний хэлж өгөх гээд байгаа зүйл маань энэ Canva AI буюу одоо химэл оюун ухаан дээр тулгуурласан ийм зураг гаргах, дизайн гаргах ийм одоо юмнуудыг хэлж өгөх гээд байгаа маа. За тэгэхээр одоо жишээ нь зургийг бид нэр яаж одоо оруулах вэ гэж. За энд одоо миний коллеж столоор хийж исэн загварууд энд байна. Миний өмнө нь хийж исэн гэсэн. За тэгэхээр жишээ нь одоо Mongolian woman гэд оруулаад өгөхөөр Монгол эмэгтэй одоо дүрийг компьютерийн AI аргаар ингээ харагдаж байгаа гэсэн. За тэгэхээр энэ одоо зургаа бид нар шууд эндээс татж авах боломжтой. Тэгэхээр бид нар энэ дээр англиар бичих шаардлагатай. Англиар одоо юу гэдэг одоо чинь коллеж фестивал with basketball. Жишээ нь одоо коллеж фестивалаар одоо сагсан бөмбөг тоглож байгаа хүмүүсийн зурагтай ийм одоо арга хэмжээ болж байна гэж үзэх юм бол энэ дээр за ийм одоо зурагнууд гарч ирж байгаа жишээ нь. За тэгэхээр энэ дээр одоо өөрсдөө хичээл сургалтайгаа холбоотой ямар зураг оруулахар байна гэдгийг эндээс бас ашиглаад явах боломжтой.